Нэвтрүүлгийн ивент төлөгч хязгааргүй үз Вүү дэлхийг хамтдаа нээ. Табатрип бац бизнесийн өсөлтөө эхлүүл. Монголдо үйлдвэрлэв. Монконди. Оройн төргийн үзэгчтэй Edutainment Weekly нэвтрүүлгийн маань эхний улирлын хамгийн сүүлийн дугаар болох 12 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Ямар ч байсан бид нэр 12 дугаарын турш та бүхэндээ тухайн 7 хоногийн Монгол улсад болж байгаа, магадгүй Улаанбаатар хотод болж байгаа хамгийн сенсацтай, хамгийн дуйлантай, хамгийн тренд болсон мэдээг 12 дугаарын турш мэрэгжлийн хүмүүстэй маш олон талаас нь маш олон өнцгөөс та бүхэнд мэдлэгээр дархлаажуулга аянтайгаар мэдлэг олох зорилготойгоор хүргэсээр ирсэн билээ. Мэдээж баасан гараг бүрийн 20 цаг 30 минутаас Facebook хуудасаар болон боловсрол телевизээр шууд энэ бүх мэдээллүүдийг түгээсээр ирсэн. За жишээ нь хамгийн ихний дугаар дээр бид нэр Улаанбаатар автомашины улсын дугаарын хязгаарлалтыг няцаах боломжтой юу гэдэг сэдв тухайн үедээ бол маш сенсацтай байсан. Бүр тэр тусмаа бид нэр зочдоороо бол Улаанбаатар хотын 1-р орлогч даваа далаа тэргүүтээ хүмүүсийг оролцуулж маш олон өнцгөөс нь энэ талаар бол мэдээж ярилцсан хүнд асуултуудыг бол тавьсан. Улмаар та бүхэндээ ч гэсэндээ энэ тал дээр хамгийн хэрэгтэй гэсэн мэдээллүүдийг олох гэж хичээсээр ирсэн билээ. За мөн энэ 12 дугаарын турш бидний өөр нэг онцлсан сэдэв бол Мөритө тоглоом тэг хувийн боломж гэдэг сэдэв байсан. Мөритө тоглоом гэдэг Монгол улсын мянган гэр бүлүүд ялангуяа залуучуудад ямар их хор хөнөөл учруулсан, ямар олон гэр бүлүүдийг сөрүүлсэн, ямар олон хүмүүсийн амьдралд сөргөөр нөлөөсөн талаар бид нар сэтгэл зүйч, холбогдох хүмүүс, албаны, хууль эрх зүйн хүрээнд хүртэл ярилцсан байгаа. Мэдээж энэ бол Мөритө тоглоом гэдэг Монгол улсад нүүрлсэн нэг ёсны энэ хүнд цар тахлын хэмжээнд нүүрлсэн энэ асуудлуудыг мэдээж өөрсдөө платформоор дамжуулж аюул хор хөнөөлийг нь ярьсан билээ. За мөн өөр нэгэн онцлсон сэдэв бол жишээ нь нийгмийн даатгалын шимтгэлийг давхардуулж авах нь зөв. Тухайн үед бол маш олон хүмүүсийн ялангуяа 12 сард өгсөн байсан урлаг уран сайхныхны бухимдуулсан ийм нэлээд сенсацтай шийдвэр байсан. Энэний талаар нийгмийн даатгалын шимтгэл гэдгийг 1990 оноос авахуулаад хүүхд хүүхдээ ярилцсан. Иймэрхүү маягаар бид нар та бүхэндээ аль болох энэ мэдлэгийг хүргэхээр зорж ирсэн. За ингээд мэдээж өнөөдөр бол Edutainment Weekly 12 дахь дугаар энэ удирлын хамгийн сүүлийн дугаараараа бас бид бүгдийн амьдралд зайлшгүй шаардлагатай гэдэг нэгэн сэдвийг онцлоё гэж утсан. Энэ бол үндэсний үйлдвэрлэл үнэтэй байх шаардлагатай юу? Үндэсний үйлдвэрлэлийн талаар, энэ үнийн талаар, зах зээлийн талаар мэдээж бид нэр мэрэгжлийн хүмүүстэй ярилцах болно. Энийг ярилцахын өмнө мэдээж манай өнөөдрийн ивент итгэгч Вүү ажиллаж байгаа. За тэгээ Вүүгийн бас нэгэн Вүү Originals санд байгаа нэгэн киног бол одоо бас онцлоё гэж бодож байна. За энэ ямар кино гэхээр зэрэг Оросын ганцаарцсан хоёрын уучрал гэдэг зохиолоос идэвхлэн бүтээсэн Амьдрал гэдэг олон ангит кино байгаа. Манайхан өөрсдөө хийсэн нэлээд сенсацтай байхаар нэлээд бас их үнэхээр гоё зохиол байлаа. За тэгээд ганцаарцсан хоёрын уучрал зохиолоос сэдвлэн бүтээсэн энэ кино маань 2025 оны энэ жилийн 1 сарын 16-наас Вүүгийн маань Вүү Originals зэсэд пүрэв гараг болгон орж байгаа. Аль хэдийн 2 дугаар бол орцсон байгаа. 12 ангиттай найруулагч Ган Эрдэнэ маань энэ гоё бүтээл байгаа. Тэгээ зохиол нь бол үнэхээр бас нэлээд сонирхол татах үйл зохиол бол байгаад байгаа. Наран гэрэл гэдэг чадварлаг мэт засалч одоо ажилдаа үнэхээр сайн, үнэхээр амжилттай ажилтдаг. За тэгээд улмаар тушаал ахаад тасгийн эрхлэгч болоод ингээд үнэхээр ингээд ажлын хувьд бол карьер нь ингээд өсч явжсэн боловч нөхөр, охин, хүүгийнхаа одоо нэг нууцыг мэдээд одоо тухайн одоо хамгийн ойр дотных нь хүмүүсийн нууц нь ил гарснаар мань хүн өөрөө цоо шин амьдрал эхлүүлдэг ийм нэгэн сонирхолтой ийм зохиол байгаа. Өөрийнхөө одоо нэгсэндээ хамгийн итгэжсэн хүмүүсээ орхиод шинээр амьдралыг эхлүүлж байгаа. Энэ амьдрал гэдэг нэртэй олон ангид зохиол байгаа. Энийг бол та бүхэн Вүүгээс үлээ авч үзээсэй гэж бодож байна. За тэгээ мэдээж манай Вүүгийн цоо шин төхөөрөмжийг 2288 дугаарт утастаад захиалж болно.
За ингээд хэдүүлээ өнөөдрийн сэдэв болох үндэсний үйлдвэрлэл үнэтэй байх шаардлагатай юу гэдэг сэдвээр хэсэг хугацааны дараа эргэж уулзаад дэлгэрэнгүй ярилццгаая. За студид иргэн тавтаа морилцгоо манай нэвтрүүлгийн ивент итгэгчээр шар тостой Монгол Молоко Монконди мөн манай нэвтрүүлгийн ивент итгэгчээр одоо нисээд дараа тул Тапатрip ивент итгэгч нартай маш их баярлалаа. За мэдээж ахаад нэг ивент итгэгч маань бол манай бааз байгаа. За энэ бол жижиг дунд бизнесүүдэд маш таатай санхүүгийн хувьд одоо сар сараар нь төлөх боломжтой юм гоё касын програм байгаа. За тэгээд ямар ч үсэн өнөөдрийн сэдв маань бол үндэсний үйлдвэрлэл үнэтэй байх ёстой юу гэдэг юм сэдв байгаа. Юун төрөнд бидний урилгыг хүлээж авсан зочдтой бас баярлалаа. Тэгээд зочдтой юуны төрөнд танилцуулъя. Тэгээд манай эхний зочин маань бол стандартчил хэмжилт зүйн газрын стандартчил тохирлын үнэлгээний бодлогын газрын ахлах шинжээч Даваас өрөн ирсэн байна. За тэгээд үндэсний үйлдвэрлэлийг бас төлөөлж газар шим үйлдвэр хувьцаат компани үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Ганбат манус ирсэн байна. За та бүхэнд энэ өрөө мэндийг хүргэе. Баярлалаа. Орой төргий. Өнөөдөр бол бид нэр үндэсний үйлдвэрлэлийн талаар бас хэдүүлээ сайхан дэлгэрэнгүй ярилцъя гэж бодож байгаа. За тэгээ мэдээж үндэсний үйлдвэрлэлийн талаар ярилцахдаа за мэдээж төр засгийнхаа төлөөллөгч гэдэг утгаараа стандарт талаасаа ч тэр үндэсний үйлдвэрлэл гэдэг хувийн хвшил талаасаа бас ярилцъя гэж бодож байна. За тэгээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ийм судалгаа байдаг юм байна л да. Ер нь бол дэлхий дээр бактери, вирус, одоо шимэгч хорхой, хортгими одоо бодисоор одоо хоол хүнсэндээ тийм ээ бохирцсны улмаас одоо жил бүр 600 сая хүн одоо өвддөг юм байна. За тэгээд 420 мянган хүн бол бүр нас бардаг гэдэг юм судалгаа байдаг юм байна. За тэгээд энэ маань бол шууд яалтч үндэсний аюулгүй байдалтай бол холбоотой байна. За тэгэхээр үндэсний аюулгүй байдал гэдэг зүйлийг бол одоо Монгол улсад байнга ярьж ирж байдаг. За тэрэн дээр бол мэдээж бид нарыг бол үйлдвэрлэгч улс биш гэж ярьдаг статустай. Мэдээж стандартаа дагж байгаа, мөрдөж байгаа одоо үндэсний эрүүл ахуйг хангаж байгаа бол одоо мэдээж тодорхой хэмжээний үйлдвэрүүд бол байдгийг нэг нь бол одоо бидний сайн мэдих газар шин байгаа. Тэгэхээр би Ганбат захирлаас асуултаа эхлэе гэж бодож байна л да. Ер нь бас хүмүүстэй одоо үзэж байгаа үзэгчдэд илүү мэдээлэл өгөх зорилгоор үндэсний үйлдвэрлэлийн эрхэм зорилго яг юунаас эхэлдэг вэ гэдгээс хэдүүлээ яриагаа эхлэе гэж бодож байна. Өөрөөсөө бидний үндсэн зорилго бол эрүүл чанартай хүнсийн үйлдвэрлэнэ гэсэн юм зорилготой байгаа. Тэгэхээр манай хүнсийг одоо авч хэрэглэж байгаа хэрэглэгчд маань нэгдүгээрт одоо өөрийнхөө одоо хүнснийхээ хэрэгцээг хангахаас гадна одоо бас нөгөө талаас бид одоо эрүүл органик одоо хүний биед ямар нэгэн гац сөрөг нөлөөгүй юм бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорддог. Тэгэхээр одоо хоол хүнснээс авах хэрэгцээтэй бүх шимт хижээл одоо юу байдгийг тэрүүгээд авах одоо ийм хэрэгцээг хангах зорилгоор л одоо бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Би энэ дээр бас танаас нэг асуулт асуумаар байна. Тэр нь болохоор илүү нөгөө хэрэглэгчдийн зүгээс ерөнхийдөө ингээ Монголд үндэсний үйлдвэрлэл гэхээр нэг юм хямд байх хэрэгтэй юм шиг ойлголт яваад байдаг байхгүй юу? Энэ дээр та ерөн одоо товчоор хэлбэл таны бодол ямар байдаг вэ? Ер нь одоо тухайн бүтээгдэхүүнийг одоо үйлдвэрлэх тоо хэмжээ болон зах зээлийн хэмжээс хамаарат бас мөн тодорхой хэмжээр тогтох ёстой л доо. Тэгэхээр манай компани бол одоо үүсгэн байгуулагдсан цагаасаа бол ер нь хамгийн одоо хямд яг энэ төрлийн манай одоо консерв болон одоо компотны төрлийнхаа зах зээл дээр бол хамгийн хямд байж маш олон жил явж ирсэн л дээ. Тэгээд энд бол тодорхой хэмжээнд бидний үйлдвэрлэлийн тоо хэмжээ одоо нэмэгдээд борлуулалтын хэмжээ нэмэгдээд ирэх нь бол бас бүтээгдэхүүний өртгийг одоо бууруулахын үндсэн нөхцөл болдог л доо. Мэдээж үйлдвэрлэл дөнгөж анх эхэлж байгаа үед бид одоо анхан шатны одоо энгийн гар ажиллагаатай ийм үйл ажиллагаа явуулахдаа бид ер нь яаж бүтээгдэхүүнээ хямд бөгөөд одоо чанартай үйлдвэрлэх вэ гэдэг дээр бол их анхаарч байсан л да. Тийм учраас анх зах зээл дээр гарахтаа ч одоо хямд зах зээл дээр гарч эхэлсэн. За үндэсний үйлдвэрлэлийнхаа талаар ер нь үнний талаар бол стандартын талаар хэдүүлээ угаасаа ингээд нэвтрүүлгийн турш ярилцсанаа. Би Даваас өрн шинжээчээс бас асуумаар байна л да. Стандартчил хэмжилт зүйн газрын
одоо чиг үүргийн талаар за мэдээж одоо эрхэм зорилго бол Монгол улсын хөгжлийн чиг хандлах нийцүүлэн олон төрлөөр одоо үйл ажиллагаа бол явуулдаг байгаа. Өнөөдөр бол хэдүүлээ хүнсний аюулгүй байдал ярьж байгаа. За үйлдвэрлэлийн хэмжил зүйн стандартчил сорьцын хяналт гэх мэт дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэр тулгуурлаж ер нь ярилцсан. Тэгэхээр хүнсний аюулгүй байдал тал дээр ер нь одоо стандарт хэмжил зүйн газрын тухай та бас энэ чиг үүргийн талаар бас бидний товч мэдээлэл өгөөч гэж хүсэж байна. За стандарт хэмжил зүйн газар бол 101 жилийн түүхтэй байгууллага. За бид нар 11 нэгжтэй дотроо за гол бидний хийж байгаа ажлууд бол чанарын дэд бүтцэд хамаарах стандартлал хэмжил зүй одоо итгэмжлэл гэсэн юунууд байдаг байхгүй чанарын дэд бүтцэд. Яг хүнсний салбарын стандартлын тухайд бол өнөөдрийн байдлаар 6700 гаруй стандарт нийтэд бүх салбарт хамаарагдаж байна. Үндэсний хэмжээнд 700 гаруй. За энэс 670-аад нь хүнсний салбар, хүнс хоол үйлдвэрлэлийн салбарын стандартууд. За яг энэ стандартуудын маань хувьд бол стандарт маань нэг гарч гараад тэгэл мөнхөд байж ах биш шүү дээ. Цаг үеийн нөгөө банк апдейт хийж явах хэрэгтэй, шинэ техник технологи нэвтэрч байна. Бүх юмнууд хийгдэж байна. За зарим нэг нь бас жоохон удаашралтай байхыг үгүйсэхгүй иймэрхүүл байж. За бид нар бол яг хүнсний аюулгүй байдалтай холбоотойгоор хүнсний бохирдуулагч бодисын хэмжээ, микотоксины хэмжээ гэдэг юм уу, малын эмийн үлдэгдлийн хэмжээ гэсэн бүх стандартуудыг бас батад гаргаад явж байгаа. Малын одоо гиснээс зүгээр яг цэвэр нөгөө юун дээр асууч. Нөгөө мал аж ахуйн экспорт дээр яригдахаар нөгөө Монгол улс одоо ингээд худалдаан дээр одоо ингээд гацаатай байгаад идэг юм нөгөө стандартыг хангадаг, олон улсын стандарт хангадаг гэдэг асуудал байгаа гэдэг шүү дээ. Тэр тал дээр юу нь яагаад тэгдэг юм болов? Яг адилхан л бусад хүнсшгээ энэ стандартын дагуу гэдэг ингээд тэр тал дээр та юу нь мэдэж байна уу? За би өөрөө чи асууж байгаа асуултыг ингэж хариулах гэж байна. Ер нь бид нар дэлхийн худалдааны байгууллагад 1997 онд Монголоос нэгдсэн. За энэ хүрээндээ бид нар ямар үүрэг хүлээсэн гэхлээр олон улсын стандартыг нутагшуулж, олон улсын стандарт суурилж ажиллах хэрэгтэй. За бас үйл ялгуурлах гэдэг зарчим байдаг. Тэрний юу гэхлээр дотооддоо үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчнийхээ толгойг илчээд гадныхныг манах ийм юм авахгүй гэж болохгүй. Эсвэл дотоодынхныгоо чангалаад ээж гадныхныг хамаагүй танах юм авчиг гэх юм баг. Яг л хавтгаа яг л адилхан байх хэрэгтэй гэдэг чинь яг л нөгөө олон улсынхаа стандартын зарчмаар явах гэдэг шүү дээ. За яг малын эмийн үлдэгдэл дээр одоо жишээ нь өөрийн чи асуугаад байгааг би ингэж бодоод байна л нөгөө гадагшаа наацхал үлэнгээс гаргалаар хлоромфеникол гарчдаг ч гэдэг юм уу те. Эднэрийг бол бид нар яг одоо өнөөдрийн байдлаар 2023-24 онд шинжилээд яг олон улсынхын хэмжээтэй дүүцүүлээд баталсан. За гагцгүй манай Монгол улсад жоохон дутагдaltaй байдаг юм нь юу гэхээр нөгөө лабораторийн чадамжийн асуудлууд яригддаг. Багаж тоног төхөөрөмж байна уу сүүлийн үеийн маш чанартай тийм ээ. Эсвэл тэр байгаад нөгөөтгөн дээр нь ажиллах боловсон хүчин маань байж гэнэ үгүй юу гэдэг ийм асуудлууд байдаг. Одоо танаа байгуулах гэсэн үг үү те. За яг энэ үйлдвэрлэгч нарт гэх юм уу тэр ч одоо яг хинд нь байх хэрэгтэй юм лээ. Үйлдвэрлэгч нар угаасаа юутай лабораторитой байх ёстой. Тэгвэл энэ нарийн бүх энэ хүнд хүнсний аюулгүй байдлын юмнуудад бас айгу хөрөнгө зарцуулах шаардлагатай лабораториуд л та. За тэгэнгүүт энэ малын гаралтай бүтээгдэхүүн хийх болохоор улсын малын эмнэлэг ариун цэврийн төв лаборатори ерөнхийдөө тий. Тэн дээр бол одоо юу гэдгийг мах, сүү, зөгийн бал энэ гэсэн юмнуудыг бас шинжилдэг байна. Нэвтрүүлгийн ивент төгч хязгааргүй үз вүү. Нэвтрүүлгийн ивент төгч Монголдо үйлдвэрлэв. Монконди. Бизнесээ өсгөх бааз бүрдүүлсэн үү? Бараа ирлээ. Бараа бүртгэл илүүдэхгүй, дутахгүй. Үүлэн технологид суурилсан тул та хаанч хизээч бизнесээ удирдах боломжтой. Заавал бүхлээр нь худалдаа авах шаардлагагүй. Бизнесийн хэрэгцээндээ тохируулан сонгох санхүүгийн програм.
Хялбар хүртээмжтэй төлбөр хүлээн авах хэрэгсэл, баримт олгох шийдэл. Бүтээлээ хөдлөөд санхүүгийн бүх тайлангаа харах боломж. Ажилчдын цалин автоматар тооцоолох систем бүгд бааз үгүй. Бизнесийн өсөлтөө эхлүүл. Тэрэтэ эмчтэй үзэж бол бид хамгийн хэлбэрээр бас хямдар өөрийнхөө онгоцынхаа дизийг захиалдаг нууцаасаа хуваалцъя. Хамгийн чухал функц бол үнийн чарт гэдэг нэртэй функц. Энэ функц нь яадаг вэ гэхээр та өөрийнхөө нисэх гэж байгаа өдрөө оруулангууд таны нисэх өдрийн тань ойролцоох өдрүүдийг хийсний өмнө иймэрхүү байна гэдэг нэг юм хүслэг толгойд тань харуулдаг гэсэн. Та хэрэг өдрөө ингэж солих юм бол та тэтэн төхөрөг хэмнэх боломжтой байна гэд танд харуулдаг гэсэн. Монконди Монгол Москвыг танилцуулж байна. Шартастай. Янзтай. Хадгалах хугацаа уртсгагчгүй. Үнэр амт оруулагчгүй. Малын гаралтай түүхийн дээр хийгддэг. Монгол Москва. Монконди. Хамтлаад үз. Амжилт байна. Аз жаргалтай амьдралын гол орц тэрэлж Сэлэнг брэнд. Venus брэнд. TDB онлайнаар худалдаа хөгжлийн банкны харилцагч болоод Apple Pay-ээр төлөөрэй. Шинэ сар шинийн уран шуулалт худалдаа. LG брендийн 65 инчийн 4К ухаалаг зүгт 3,499,994-өөс 2,499,974 Хямдны баталгаа Номин Electronics. Брэнд бүтээгдэхүүний сар шинийн үзэсгэлэн худалдаа 1-р сарын 25-наас Хүннү молын Экспо танхимд өдөр бүр эртэ бэлдээд ихийг химнээрээ. Та чугал мөчүүдээс хоцрох ёсгүй. Ханиадны шинж тэмдгийн үед Анви Макс. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Амтд халуун пиццагаа илүү хэлбэрээр Пицца Хат сегмент сайтаар онлайнаар захиалаарай. Пицца Хат. Сайхан жилийн өглөөг аав ээж ахын дүүстэйгэн учран золгох сар шиний үндэсний хувцс гоёл чимгэн Мишель Экспо үзэсгэлэнгийн танхимаас дээжлэн авч аз хиймэрийн эзэн болоорой. Өвдөлт халууралт Мег 400 танд туслана. Мег 400 бид бүрэн уусаж үйлдэлээ үзүүлнэ. Мег 400 таны өвдөлт болон халууралтыг намдаахад туслана. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Амтд халуун пиццагаа илүү хэлбэрээр Пицца Хат сегмент сайтаар онлайнаар захиалаарай. Пицца Хат. Өдрийн хоолны цаг боллоо. Гэхдээ өдөр бүр бидний гарн дээр нэм бактери байдгийг санаарай. Супер баатрууд болж нянгуудтай тэмцэцгээе. Сэвгэр Чингэн савнгаа шахаж аваад гараа сайтруулж өтгөн хөөсрүүлээд тэдгээр нэм бактериудыг угааж арилгая. Даалгавар биелэгдлээ. Одоо Сэвгэрд том савлгаатай боллоо. Нэм бактерийн эсрэг 195 угаалт. Лэгт семинараа нэг дор бичих. Оюутан дэвтэр Улаанбаатар принт. PSP бонус bonanza зарлагдаа. Ээж, алуу бошоохон гарцгаая. PSP бонус bonanza төвлөрөнд худалдан авалтынхаа 3% бонусыг 2 дахин үржээрэй. Би бонусаараа хүссэн юм аавна. Bonanza. Би бонусаараа кофе чанагчтай болчихлаа шүү. Мөрөө, чи дөрөнгөөр юу хараад байгаа юм бэ? Зөрөгт үзэж байна. Хамбахтанда PSP оноотой бай зургатаа хамсгаач. Огтхон санаа зовхгүй. Bonanza. Надад кетанол гээл байгаа. Таксуурын жимэс хората кетанол төрөлөө нөхөрн байшингаа бодлоо дахиад кетанол хэрэг боллоо. Кетанол гээл бүхэнд туслана. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Хамтсан болоо KFC-ийн хослуулахаар хийж. Нэгдсэн тусгаж KFC Kimchi-bab. TDB онлайнаар худалдаа хөгжлийн банкны харилцагч болоод Apple Pay-ээр төлөөрэй. Venus брэнд. Аз жаргалтай амьдралын гол орц тэрэлж Сэлэнг брэнд.
Амтлаад үз. Амжилт брэнд. Дэлхийг хамтдаа нээ. Табадрип. Нэвтрүүлгийн ивент төлөгч Бааз санхүү бүртгэлийн програм бизнесийн өсөлтөө эхлүүл. Би танаас бас асуулт асууя. Ер нь одоо ингээд танай байгууллагаас үйлдвэрлэгч нарт стандарт тавьдаг тий. Тэгэнгүүт хараад байхад хэрэглэгч нар ингээд сонгож авахдаа илүү ингээд гадаадын импортын бүтээгдэхүүн сонгох илүү хандлагатай байдаг. Тэгтэл яг үүндээ бас ингээд уншиж хахад ингээд гадаадаас ороод ирсэн дотор нь юу байгааг нь мэддэхгүй эсвэл хэлэн өөр ч юм уу тиймэрхүү бүтээгдэхүүнүүд байна. Тэгтэл хэрэглэгч нар болохоор гадаадын болохоор илүү сайн байгаа гэж бодоод ингээд худалдаа авалт хийдэг. Та энэ дээр ингээд илүү жоохон зөвлөгөө тайлбар өгч болох уу? Болно. За хүнсний бүтээгдэхүүн одоо ингээд гаднаас юу ч мэддэхгүй бүтээгдэхүүнийг худалдаж авах гэдэг ингээд шүү дээ. Тэр чинь юу ч мэддэхгүй байна гэдэг чинь бид нар уншиж чадахгүй л гэсэн үг үү? Шашралыг мэдэхгүй шүү дээ. За тийм бол энэ хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар бүлэг дээр ч ихтэй одоо ямар шашхан дээр нь ямар мэдээлэл байх ёстой гэдгийг заагаад өгсөн байдаг. За энэтэй уялдуулаад Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нүүбийн хүнстэй аж ахуйн байгууллагын хамтарсан хүнсний хууль эрхцэн хороо гэж байдаг. Тэр нь олон улсын худалдаанд мөрддөг баримтчгуудыг гаргаж байна. За яг энэ байгууллагаас гаргасан баримтчгт үндэслээд МНС 6648 гээд шашхан тавих шаардлагын стандарт бүр дэлгэрүүлээд нөгөө хууль дээр байгаа тим эмийг оруулаарай гэснийг яаж оруулах вэ гэдэг байдлаар бүгдийг нь сайхан задлаад оруулчихсан байж байгаа. Тэгэхээр манай хэрэглэгчид ерөнхийдөө дийлэнх олонх нь дэлгүрт ороод харахаараа зөвхөн хадгалтын хугацааг л хардаг байхгүй. Тэрнээс дотор нь юу байна гэдгийг ерөөсөө анзаардаггүй. Ер нь бол худалдан авалтыг хүнсний худалдан авалтыг ялангуяа ээж нар л хийдэг шүү дээ, тийм ээ. Тэгж байгаа тохиолдолд миний хүүхдэд юу болох вүлээ? Миний нөхөрт энэ таардаг үлээ таардаггүй л үү гэдгийг наад зах нь хардаг байх жишээтэй. Тэгэхээр би юу ч хэлэх гээд байна гэхэлэр манай стандарт говцэг юм гэдэг хаягн дээр бол бүх стандарт үндэсний бүх стандартууд бүтэн ихээр хуваарь байж байна. За зарим газруудынх бол одоо төлбөртэй бусад орнуудынх төлбөртэй байж байгаа жишээтэй хаад үндэсний 4000 гаруй стандарт манайх нээлттэй байгаа учраас наад захын хэрэглээ зөвхөн ээж нар ч хүүхдүүдтэй ч гэсэн уншуулчихад хүүхдүүд өөрснөө одоо нөгөө карт аваад явдаг болсон өөрсөндөө үйлчлдэг болсон байгаа тохиолдолд тэрнийг хараад байна. Энэ дээр ингээд нэг илүү тодруулмаар байна. Жишээлбэл ингээд бүтээгдэхүүн орж ирлээ, гадны одоо бүтээгдэхүүн орж ирлээ гэхэд ямар хэлээр шашхан дээр нь одоо мэдээлэл байх ёстой вэ? Монгол улсад хуулиар заасан бол Монгол, Орос, Англи энэ гурван хэлний аль нэг дээр л аль нэг дээр байх ёстой. Гэхдээ гадуур яг үүндээ заримдаа энэ хэл аль энэ одоо гурван хэл дээр биш өөр хэл дээр бас бүтээгдэхүүнүүд байдаг байхгүй юу? Тэгэхээр энэ дээр одоо ямар хандлага байд юм бол Монгол улс чинь нөгөө хүн амынхаа тоогоор бага нөгөө харьцангуй зах зээл нь бага л да бусад орнуудаас манайх руу импортлох тохиолдолд энэ тохиолдолд заавал тэрнийг нь бүгдийг ингээд хэвлүүлэхтэй албатай биш. Тэр шошгон дээр байгаа мэдээллийг дарахгүйгээр яг тэр шошгон дээр юу гэсэн мэдээлэлд бүгдийг нь орчуулад наах юм уу зүүх байдлаар оруулж авч байгаа. Гамбат захирлаас нэг юм асуумаар байна. Энэ үндэсний аюулгүй байдалтай холбоотой бол биш. Зах зээлтэй холбоотой асуух гэдэг. Тэгээ саяхан нэг Евразийн асуудлаас болоод юм баг төр үндэсний үйлдвэрлэгч хоёр мөргөлдлөө л доо тэгж хэлэх юм уу да. Нөгөө татваргүй юм харилцсан юм худалдааны татваргүй одоо хилцээр хийн гэсэн чинь үндэсний үйлдвэрлэгчд маань энэ бол үндэсний үйлдвэрлэгчдтэй бол одоо маш сөрөг нөлөөтэй гадны хямд орж ирнэ гэдэг байр суурийг бол одоо манай өгөөж компаниас авахлаад зөндөө төлөөллийнхэн бол бас ярьсан та мэдж байгаа байхгүй. Тий. Тэгээд яг уу энэ өөрөө 24-28 оны бүр засгийн газрын хөтөлбөрт ч орцсон юм байлээ л. Нэг талаараа одоо юу гэдэг үндэсний үйлдвэрлэгчтэйгээ бүр хизээд сөргөөцлөж болохгүй гэдэг нэг байр суурь байна. Нөгөөтэйгөр болох дээрээ үнийн цэвэр өрсөлдөөн дээр үндэсний үйлдвэрлэгчнэр эмзэглэх бас шаардлага байгаа юу гэдэг байгаа юм. Зүгээр яг хуу тэр нөгөө хэдүүлээ нэгэнт стандарт ярьж байгаа, давхар үн ярьж байгаа, үндэсний үйлдвэрлэл ярьж байгаа учраас танаас тэр тал дээр бас байр суурь асуумаар байна л та. За яг хуу ер нь Евразийн
холбоонд дэлцэх асуудал тэнд одоо төр хугацаагаар орно гэдэг асуудал яригдсан л да. Одоо хойшлцсан байгаа тийм ээ. Төр ингээд хойшлооч дээр нь тодорхой хугацаагаар хизээ тэр нь дахин сүхтэж яригдах юм байна. Урд нь бол ер нь хүнсний үйлдвэрүүд дээр хүнсний холбоогоор дамжаад одоо энэ талын одоо санал авч байсан л да. Хагас жилийн өмнө тэр миний хувьд одоо би бол ер нь одоо энэ холбоонд элсэхэд бол яг бидний үйлдвэрлэж байгаа одоо боловсруулах чиглэлийн үйлдвэрийн хувьд бол нэг өндөр эрсдэл учрахгүй гэж одоо үзэж байгаа. Гэтэл одоо газар тариал нь одоо үндсэн одоо түүхий хэдүүд шүү дээ хөдөө жоохон гаралтай үндсэн үйлдвэрлэл. Одоо хүнсний ногоо, газар тариал нь тэгээд одоо өндөг ч юм уу гэх мэт одоо иймэрхүү салбарууд дээр бол үндсэн суурь салбар бол Монгол улс хамгаалж байх хэрэгтэй. Ерөөсөө хүнсний аюулгүй байдаг гэдэг бол нэгдүгээрт тухайн улс орн өөрийнхөө хүнсийг хангадаг байх хэмжээнд байх хэрэгтэй. Гэтэл одоо яг одоогийн нөхцөл байдал дээр ямар байна вэ гэхээр Оросын холбооны улс одоо Украинд одоо дайн өдөрснээс улбаатаагаар одоо дэлхийн дайрын хоригт орчихсон. Оросын эдийн засаг суларч байна. Нэг талаас одоо жишээ нь 14 онд Кримийг авсны дараа эхний хэмжээний одоо санкцууд одоо Оросын эсрэг тавигдсан. Энд Орос бол дотоодынхоо одоо хүнсний хангамж үйлдвэрүүдэд маш сайн дэмжсэн бодлого улсны үр дүнд Оросын үйлдвэрүүд бол нэлээд сайжирсан байгаа. Нөгөө талаас одоо Орос бол азар том уудам газар нутагтаа бас цагуурын таата бүсүүд байдаг. Эндээ бол жишээ нь тэр үр тариа болон хүнсний ногоо тэр малын тижээл гэдэг одоо хүнсний үйлдвэрлэлийн үндсэн суурь бүтээгдэхүүнүүдийг бол маш их хэмжээгээр үйлдвэрлэх дэлхийд дээр одоо гол одоо экспортлогчдын нэг байж байдаг. Тэгээд дээр нь одоо Оросын одоо гадаад худалдаа олон улстай харилцах харьцаа хомигдсон нөхцөлд бол одоо Оросод бол аль одоо багч гэсэн зах зээл рүү одоо юмаа гаргах одоо ийм хөсөлт ирэмслүүд байна. Энд бол цаана бас тодорхой хэмжээний төрийн бодлого явж байхыг ч үгүйсэхгүй. Ерөнхий том утгаар нь аваад бол одоо нэг талаас нөгөө талаас Монгол орн өөрийнхөө хүнсний аюулгүй хангахын үндсэн гол бүтээгдэхүүнээр дотоодынхаа хэрэгцээг хангая гэдэг хүнсний хувьсгал гэдэг одоо санаачлах гаргаад тэр нь одоо төр засгийн одоо бодлогод суугаад үндэсний үйлдвэрүүдэд ялангуяа хүнсний үйлдвэрлэлүүдийг дэмжсэн хөнгөлөлтөй зээлийн бодлогын хэмжээнд санхүүгийн хувьд энэ дэмжлэг үзүүлээ явж байхдаа зэрэгцээд одоо Евразийн холбоонд ирсээд асар том одоо том зах зээлтэй том үйлдвэрлэгч дээр нь одоо улс төрийн ийм нөхцөл байдалд орчихсон ийм улсуудын хүрээлэн аач оруулах асуудал бол буруу асуудал гэж үзэж цаг үе болоогүй асуудал гэж үзэж байгаа. Бас нөгөө Орос улсаас хит хамааралтай энтер гэдэг нэг айдас бас байх шүү. Ер нь бол геополитик. Хит хамааралтай биш л эн чинь одоо Орос улсууд одоо гадны байгууллагуудад олон улс ялангуяа одоо барууны орнуудад худалдаа наймаа хийх асуудал нь тодорхой хэмжээнд хомигдчихсэн. Тэндээс технологи асуудал бүх асуудал хүндэрчихсэн байгаа үед төрийн бодлогоор бас ингээд өөртөө зах зээлийг хамгаалах байр сууриа бэхжүүлэх одоо ийм бодлого цаана одоо бас тодорхой хэмжээнд гарч ирэхийг бол үүсэхгүй. Тийм учраас энэ дээр үнэхээр жаахан болгоомжтой хандах зүйтэй. Даваас өрн шинжээчээс буцаад нөгөө юуныхаа талаар асуумаар санагдаад. Нөгөө хүнсний аюулгүй байдал. Хүнсний аюулгүй байдал гэхээс илүү нэг ийм зүйл байгаа. Би хувьдаа бол одоо энэ convenient store-ууд CUGS одоо байгаад их баярлж байгаа. Тэр бол ерөөсөн номер 1 асуудал нь хүнсний аюулгүй байдал гэж харж байгаа. Өөртөө үйлдвэртэй ингээд байгаад тийм ээ. Хүмүүс яг мэдээж ариун цэвэр маш олон шалтгаанууд байна. Гэтэл энэ стандартыг хангахгүй одоо 8 нэрийн 6 нэрийн гэдэг үлээ нөө дэлгүүрүүд ингээд зөндөө байна л да. Байрны доотлох дэлгүүр. Тий байрны доормоор одоо ингээд хөдөө мөдөө явахад ч гэсэндээ ингээд нөгөө одоо цонхон дээр нь кола тавьчихсан тийм ээ. Ингээ ус мус ингээл наран дээгээл байждаг. Тэр үүрцэн боо энэ гэл. Тэгэд энэ дээр ер нь одоо тэр болгоныг одоо яг би бодож ин л та яалтай билээ гэдэг нэгс бол ер нь аавах арга хэмжээ байд юм болов. Энэ яг ингээд зүгээр иргэн хүний хувьд аав хүний хувьд ч юм тэрэн дээр би санаа зовоод байгаа байхгүй. Ингээд зүгээр л хүүхдүүд ингээл хор ууж идэж гэдэг зүгээр л нэг юм стандарт юу хангахгүй байгаа нэг юм дэлгүүрүүд таасаг байгаа юм л та. Би ч хэн тантай санал нэг байна. Хүүхдүүдийн бас юу авч идэж байгаа бид мэдэхгүй шүү дээ. Хамтаа өргөлж хамтаа явах болохоор зүгээр 8 нэрийн барааны тухайд бол нөгөө тусгай зөвшөөрөл авдаг учраас бас сарцсангүй яадаг баг. Харин тэгээд тий стандартыгаа дагуу мэдээж танай байгууллагаас өгчөж байгаа юм тийм ээ. Тэгэнгүүт тэрний ард дээр гарч зүгээр ингээл юм назгаа ингээл ажиллуулаад энэ дээр одоо арга хэмжээ авч болд юм бол зарчмын үед хэрэглэгчийн сонголт хэрэглэгчийн өөрсний мэдлэгийн асуудал. Тэгээд та өөрөө мэдлэгтэй байж чадвал
Хүүхдэд тэр талаараа сургаад л ингэж явна гэсэн. Тэр одоо энэ олон тооны юм дээр хурц ажиллахад бас үнэндээ хүндрэлтэй л дээ. Зүгээр засгийн газрын 291 дугаар тогтоол гэж үүдэн. Заавал баталгаажуулалтанд хамрагдах бүтээгдэхүүн үйлчлэлийн жагсаалт гэдээ гарсан. Тэрэн дээр хүнсний дэлгүүр ордог байхгүй юу? Тэр би түрүү хэлсэн нөгөө итгэмжлэлд хамрагддаг тохирлын үнэлгээний байгууллагуудаас манад баталгаажуулалтын байгууллага байна гэдэг. Гэхдээ нөгөө төрийн байгууллага чинь юутай тоо хязгаартай хүний нөөцийн хувьд энэ олонд хурж ажиллах боломжгүй шүү дээ. За тэгээ манайх төр нөгөө ховын хвшлийн хамтын төршлөлийн хүрээнд бусад төрийн тохирлын үнэлгээний байгууллагуудыг бойжуулах сургалтыг хийж байна. Тохирлын үнэлгээний байгууллагууд гараад тэд нар өөрснөө тэр хүмүүсийг очиод тохирол одоо энэ стандартын шаардлага тохирч нь үгүй юу гэдгийг нь гаргаад өгч болно гэсэн тэмдэглэлээр ажиллаж байна. Тэр колоны хувьд ч гэсэн би бас нэг хаана явж байгаа дэлээ нэг уушаад нөгөө мэрэгжлийн өвчтөй шиг шошиг хардаг болчдөг байхгүй юу. Тэгээ шошиг харахад энийг хөлдөөж болохгүй гэж бичсэн байсан байхгүй юу. Тэгэхэд манайх 100 яадаг үлээ бүгдээрээ айгүй халууцал нөгөө нэмэх 20 30 болоод ирэхлээр чинь хөлдөгчний чинь дор байна уу хүүтэн мөстэй байна уу гэж яагаад авдаг байхгүй. Тэгэхээр хамгийн гол нь шошготойгоо ерөөсөө харилцаж сурах. Яг үнэ. Тэр нутришн факт харж мэдэхгүй шүү дээ. Бид тэр соёлын суугаагүй байгаа. Тийм. Энэ дээр бас илүү жоохон тодруулаад асуувал одоо үйлдвэрлэгч нарын зүгээс стандартаа хэр өрн барьж байна Монгол улс. Би бол харьцангуй сайн барьж байгаа гэж хэлэх гэж байна. Яагаад тэгэхээр би энэ хүнсний стандартын стандартлын үйл ажиллагаанд 2000 оны ихээс оролцоод эхэлсэн. За 2000 оны ихэнх үед яадаг байсан гэхэлэр хүмүүс нөгөө бүтээгдэхүүн шинээр одоо үйлдвэрлэгч нар харьцангуй гарч ирэл за би энэ дээр нэг юм MNS гэдэг юм тавих хэрэгтэй байна гэдэг ойлголттой. Тэгээд дэлгүүрт орчоод одоо жишээ нь юу гэдгийг хям хийх гэж байгаа хүн ингээд бүтээгдэхүүнүүдийг үзэж явтал нэг талхан дээр нь MNS 4661 гэж байж л тээ. MNS лимчгээд би энийг тавьж болохгүй гэдээ ороод ирж байгаа байхгүй. Тэгтэл хям нь MNS 0108 байх жишээтэй. Тийм байсан бол одооны үйлдвэрлэгч нар одооны ингээд шинээр гарч байгаа хүмүүс юу хийдэг вэ гэхээр хамгийн эхлээд миний барилга зөв зохион байгуулалтаа баригдаж байна уу? Тэгээд урсгал нь одоо давхцахгүй барихгүй гэдэг баригдаж байна. Дараа нь миний бүтээгдэхүүн ямар стандартын шаардлагыг хангасан байх ёстой юм бэ? Тэгээд би ямар шаардлага хангасан сав багланд хийх ёстой юм? Ямар шошго бичих ёстой гэдгээ үйлдвэрлэлээ эхлэж явах явцдаа давхар хийгээд явдаг болсон шүү. Зөө. Гомц захирлаас буцаагаад асууя л да. Одоо нэг юм даршилсан ногоо чинь хэдтэй байдаг? Үнэн хэдтэй байдаг лээ? Одоо дэлгүүрт нэг 5000 хавцал байгаа байх. Тэгээ 5000 хавцал. За яг тэгээд зах дээр конвен янз бүр байгаа. Ер нь анх энийг нийт ер нь яаж гаргах юм бол? Тийм зүгээр зах зээлийнхаа зарчим эхлээд ингээд тодорхойлно шүү дээ тийм ээ. Тэр зүгээр яг зах зээлийнхаа зарчмаар гээд ингээд яа чинь ер нь юм одоо жишээ нь би зүгээр бодоод байна л тэгээд үнэ даблт чи гэж бодъё. За. Би бол борлуулалт чинь нэх амар нөлөө гарахгүй байх гэж бодож байгаа байхгүй юу? Зүгээр хувийн бодол. Би нөгөө зах зээлийнхэн дөрмийн мэдэхгүй байна. Үр дүнгийн. Тэгэхээр тэрэн дээр одоо жишээ нь тийм одоо хөт хөөрөгдөх мөрөгдөх арга хэмжээ одоо тиймэрхүү юм байна. Ер нь ингээд ер нь анх тэр үн гэдэг юмыг ер нь яаж тодорхойлд юм бол? Ер нь яг хуу компани бол үйл ажиллагаагаа тогтвортой хэвийн явуулж одоо өргөжүүлэхэд тодорхой хэмжээний одоо ашигтай ажиллаж явах хэрэгтэй л да. Тэгэхээр тэр ашигынхаа одоо төлөвлөгөөгөө тооцоод тэгээд бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэж байгаа өртгөө тооцоод тэгээд одоо тухайн бүтээгдэхүүн худалдан борлуулад одоо ямар ашиг болох вэ гэсэн тооцоолоо гаргаад тэгээд одоо үнэ манай компани бол тэгж тогтоод л доо. Тэгэхээр ерөнхийдөө одоо анхандаа бол ерөөсөө тэгж тогтоогоод явж байсан. Одоо бол тэр зах зээлийн өрсөлдөөний нөхцөл байдлыг бол судалж байгаа. Ер нь өрсөлдөгч нар ямар үнэтэй байна, ижил төстэй бүтээгдэхүүн ямар үнэтэй байна уу, импортынх нь ямар байна уу, эсвэл гадаад орнд ямар байна уу гэдгээ нэгдүгээрт бид нэр судалж байгаа. Тэгж яагаад зах зээлийнх нь өрсөлдөөний нөхцөл байдалтай тааруулаад бид одоо үнэ тогтооно. Хэтрхэн өндөр тогтоох юм бол тэртээ тэргүй гүйхгүй. Ягаад гэвэл ижил төстэй одоо ингээд 5 бүтээгдэхүүн байхад тэрэн дундаа хамгийн үнэтэй байвал тэг хүн ямар ч худалдаа авахч бол ингээд дэлгүүрт ороо харахтаа ингээд бас үнийг тодорхой хэмжээнд харьцуулж харддаг л да. Ер нь. Манайх ч ихтэй тэрнээ жоохон үнэтэйг нь авах дуртай асуудал байгаа тийм.
Яг хөө чанартай гэж бодоод тийм талууд яг манай компани миний хувьд бол 91.1 ажиглагдсны тохиолдол бий л дээ. Юу гэхээр бид нар чинь яг 13 14 онд хүртэл маш хямд зах зээлийн үнийг ингээд тогтоогоод явж байсан. Тэгээд нэг удаа нэг хэсэг хүмүүстэй уулзаад байж танах ер нь ягаад ийм хямд байдгийг те та нар айгүй муу юмар хүлх юм хийдэг юм байна те. Тэгээ танах хямдхан болохоор би жаахан сэжиглээд авдаггүй штэ гэдэг хүн. Тэгээд ер нь тэгээ би бодсон л да. Ер нь ягаад би заавал ингэ хямд зарах хэрэгтэй гэж те. Ер нь эхэндээ зах зээл дээр дөнгөж үйлдвэрлэлээ гаргаад явж байхдаа тодорхой хэмжээний зах зээл дээр ингээд тодорхой хэсгийг одоо эзлээд хүрээд одоо тэгээд тэндээ тогтвортой ингээд цааш үйл ажиллагаа нөхцлөө бүрдүүл ингээд бодлого бариад явж байсан үе л те. Тэгээд тэрний дараа би манай компани бол үнэ бол нэг тодорхой 5-10% ингээд нэмсэн. Нэг өсөндөө одоо бусад одоо бүтээгдэхүүнүүд харьцуулж дундаж үнд нь аваач нэмсэн л дээ. Харин эсэргээр бол борлуулалт нэмэгдсэн. Тэгэхээр энд бол хэрэглэгчийн зам төлөвийн хэрэглэгчийн зам төлөвийн одоо онцлог байдал энэ нэг тийм юмуд байгаа. Тэгэхээр бид нар зах зээл дээр одоо тэр хэрэглэгчийн зам төлөвийн тэрийг бол заавал судалдаг болсон байгаа. Сүүлийн үед бол гэхдээ мэдээж хитрхэн үнэтэй байвал хин ч авахгүй л дээ. Ер нь боломжийн тэгээд бусад одоо импортоор орж иж байгаа бүтээгдэхүүнүүд болон дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнтэй харьцуулахад бол нэг дундаж төвшөнд ч юм уу тий. Ер нь дээр нь нөгөө талаас одоо жишээлбэл бид шинэ технологи оруулж ирээд бүтээмжээ нэмэгдүүлээд үйлдвэрлэлийн зардал энэ төр буурах юм бол бид нэр одоо үнэ болгох боломжтой. Тэр тусмаа ер нь яагаад бид одоо харьцангуй хямд зараад байсан гэхээр бид харьцангуй хямдаар үйлдвэрлэж чадчихсантай л байгаа. Түүнээс шууд ашиг олъё гэдэг үйлдвэрлэж гаргацаа тэр үедээ даблдаад эсвэл тэр 3 дахин нуглаач юм 2 дахин нуглаад энэ төр зарж ясна тохиолдол огт байхгүй. Ер нь эхний үед бол би нэг үйлдвэрлэлийн өртөгтөр одоо үйл ажиллагааны зардлуудаа нэмээд нэг 10-аас 15% ашиг олно гэдэг тооцоололтой явдаг байсан. Одоо бол компани тодорхой хэмжээнд зах зээл дээр байр суурь олчлоо. Дээр нь өрсөлдөөн маш ширүүн болж байна. Маш олон үйлдвэрлэгч нар болон одоо сая ковидын дараа хил 20 цээр энэ төр тавигдаад импортоор одоо маш их орж ирж байна. Энэ үед бол бид одоо маш ухаалгаар зах зээл дээр хэрэглэгчдэд тохирсон үн өртгөөр нь чанартай бүтээгдэхүүнийг одоо нийлүүлэх ийм зарчмаа барайл явна. За маш үнцэнтэй мэдээлэл өгж байгаа зочдтой бас баярлалаа. Тэгээд хэдүүлээ бас хэсэг хугацааны дараа үргэлжлүүлээд яг энэ сэдвийн талаар бас ярилцъя. Тэгээд дүгнэлтийг бас хий гэж бодож байна. За тэгээ манай ерөнхий ивент тэтгэгчээр Бааз санхүүгийн маш гоё жижиг дунд бизнесүүдэд ээлтэй програм бас ажиллаж байгаа. Мөн шар тостой Монгол Молко Монконти хамтарч ажиллаж байгаа. Хэдүүлээ хэсэг хугацааны дараа эргээд уулзцгаая. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Бааз Кас бизнесийн өсөлтөө эхлүүл. Дэлхийг хамтдаа нээ. Табадрип. Тэр таймчтай үзэж бол бид хамгийн хэлбэрээр бас хямдаар өөрийнхөө онгоцынхаа дизийг захиалдаг нууцаасаа хуваалцъя. Хамгийн чухал функц бол үнийн чарт гэдэг нэртэй функц. Энэ функц нь яадаг вэ гэхээр та өөрийнхөө нисэх гэж байгаа өдрөө оруулангууд таны нисэх өдрийн тань ойролцоох өдрүүдийн тэнцний үн иймэрхүү байна гэдэг нэг юм хүслэх толгойд тань харуулдаг гэсэн. Та хэрэг өдрөө ингэж солих юм бол та тэтэн төгрөг хэмнэх боломжтой байна гэд тань харуулдаг гэсэн. Энэ бол хамгийн их мөнгөний хэмндэг тийм функц. Таны аяллаа бүх ил хэрэгцээг шийдэх Табатрip application. Монконди Монгол Моског танилцуулж байна. Шар тостой. Янзтай. Хадгалах хугацаа уртасгагчгүй. Өнгө үнэр амт оруулагчгүй. Малын гаралтай түүхий дээр хийгддэг. Монгол Молко Монконди. Бизнесээ өсгөх бааз бүрдүүлсэн үү? Бараа ирлээ. Бараа бүртгэл илүүдэхгүй, дутахгүй. Үүлэн технологид суурилсан тул та хаанч хизээч бизнесээ удирдах боломжтой.
Заавал бүхлээр нь худалдаа авах шаардлагагүй бизнесийн хэрэгцээндээ тохируулан сонгох санхүүгийн програм. Хялбар хүртээмжтэй төлбөр хүлээн авах хэрэгсэл, баримт толгох шийдэл. Бүтээлээ хөдлөөд санхүүгийн бүх тайлангаа харах боломж. Ажилчдын цалин автоматар тооцоолох систем бүгд баазар бий. Бизнесийн өсөлтөө эхлүүл. Амтлаад үз. Амт шиг бууз. Аз жаргалтай амьдралын гол орц тэрэлж Сэлэнг брэнд. Хуш модны самартай зармаг. Тестичнес. Ричи. TDB онлайнаар худалдаа хөгжлийн банкны харилцагч болоод Apple Pay-ээр төлөөрэй. Бургер, пицца хоёрын аль алийг нийтмээр өнөө. Утсан гахаймах, улаан лойл, авокадо соустай. Бургер, пицца ирнэлээ. Вирусын эсрэг хамгаалалт. Кагоцел. Ханад тому амьсгалын замын цочмог вирусын халдвараас урьдчилан сэргийлэх ба эмчилгээнд хэрэглэнэ. Кагоцел вирусын эсрэг үйлдэлтэй бэлтгэл. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Амтд халуун пиццагаа илүү хэлбэрээр Пицца Хат сегмент сайтаар онлайнаар захиалаарай. Пицца Хат. Сайхан жилийн өглөөг аав ээж ахын дүүстэйгэн учран золгох сар шиний үндэсний хувцс гоёл чимгэн Мишель Экспо үзэсгэлэнгийн танхимаас дээжлэн авч аз хиймэрийн эзэн болоорой. KFC-ийн ширсэн тэхэ ямар амттай гэж дангаар нийцсэн ч үнэхээр гоё. Өнөөдөр юу идэх вэ гэж бодож байгаа. Тийм ээ. Амтсан будааг KFC-тэй хослуулахаар шийдлээ. Будааг амталж амтын сэргээ. Гэржигсэн шүүслэг KFC ширсэн тэхэтэй соусаар амтсан будаа. Миний бүтээсэн тусгай жур KFC кинчибаб. Амтлахгүй байхын аргагүй. Захиалгад илдэг байна. Лэгт семинараа нэг дор бичих оюутан дэвтэр Улаанбаатар принт. Грийнхен нэм бактерийг уураар устгая. Ууртай хямдрал. Smart Electronics эхэллээ. Бүх бараа 30% хүртэл хямдралтай. Дээрээс нь таны 500 мянган төгрөгөөс дээш худалдан авалтанд Английн алдарт Vax брендийн уураар цэвэрлэгч бэлгэлэх болно. Яг одоо Smart Electronics сегмент сайтаар захиалаад гэртээ хүргүүлэн аваарай. Хүрэх газрын хаяг нь таны хэлсэн газар олцсонгүй. АЦЦ цэрэг шингэлж гадагшлуулна. Өдөрт 1 удаа уу. АЦЦ цэргүй уужим амьсгалтай. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Шинэ сар шинийн уран шуулалт худалдаа. Enjoy брендийн 15 хүний сет 10.5 литрийн аяг тавг угаагч 1 сая 399,990 төгрөгөөс 1 сая 249,970 төгрөг. Бэлгэнд Enjoy брендийн холигч авна уу? Хямдүний баталгаа Номин Electronics. KFC-ийн ширсэн тэхэ ямар амттай гэж дангаар нийцсэн ч үнэхээр гоё. Өнөөдөр юу идэх вэ гэж бодож байгаа. Тийм ээ. Амтсан будааг KFC-тэй хослуулахаар шийдлээ. Будааг амталж амтын сэргээ. Гэржигсэн шүүслэг KFC ширсэн тэхэтэй соусаар амтсан будаа. Миний бүтээсэн тусгай жур KFC кинчибаб. Амтлахгүй байхын аргагүй. Захиалгад илдэг байна. TDB онлайнаар худалдаа хөгжлийн банкны харилцагч болоод Apple Pay-ээр төлөөрэй. Хуш модны самартай зармаг. Тестичнес. Ричи. Аз жаргалтай амьдралын гол орц тэрэлж Сэлэнг брэнд. Амтлаад үз. Амт шиг бууз. Нэвтрүүлгийн ивент төгөгч Vax Gas. Бизнесийн өсөлтөө эхлүүл. Дэлхийг хамтдаа нээ. Табатрип. Мэдлэгээр дархлаажийн ураатай Edutainment Weekly нэвтрүүлэгтээ тавтан морилцгоо. За
Та манай нэвтрүүлгийг боловсрал телевизээр болон манай Facebook хуудасаар хүлээн авч үзээрэй. Мөн таны сэтгэлдлийг бид нар шууд дэлгэцээр гаргаж байгаа. Сэтгэлдээ илгээгээрэй. За манай нэвтрүүлийн ивент тэтгэгч болох Вүүгийн шинжлэгдсэн төхөөрөмжийг та 2288 утсаар холбогдоод гэртээ хургуулan аваарай. Мөн манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч дэлхийн 195 орны тийзийг хамгийн хямдаар бас хялбараар Tapa Trip-с. За тэгээ бүгдээрээ одоо яриандаа иргэн орцгоё. Би одоо Ганбат захирлаас асуумаар нь 2025 онд манай ерөн хүнсний үйлдвэрлэлийн салбар ерөн хэрхэн байна? Шинээр хүнсний үйлдвэрлэгч болохын тулд ямар одоо хүндрэлүүд гарч ирж байна? Ерөн хүнсний үйлдвэрлэгч болоход амархан байна уу, хэцүү байна уу? Сонирхолтой хүмүүс ерөн хэр байна? Та илүү энэ тал дээр бас илүү мэдээлэлтэй байгаах. За хүнс бол ер нь хүн болгоны байнгын хэрэглээ л дээ. Тэгээд айл болгонд одоо хүнс тодорхой хэмжээр үйлдвэрлэгчээд. Тэгэхээр тухайн гэр орондоо ч юм уу одоо залуу хүн хөгжтөнд хүнд хамаагүй яг ингээ өөрмөс сайхан бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ тэргээ зах зээл дээр гаргая гэх юм бол одоо бүх боломж нь одоо нээлттэй байгаа. Тийм учраас энд бол хүнсний салбарт хинч шинээр үйлдвэрлэлээ шин бүтээгдэхүүн зах зээл дээр нийлүүлээд ингээ гараад явах юм боломж бол байгаа. Гэхдээ одоо бол ер нь өрсөлдөөн бол нэлээд ширүүн болсон байгаа. Зах зээл бол одоо бараагаар дүүрэн дэлгүүрт орохдоо сонголт маш их байгаа шүү дээ. Тэрэн дунд одоо ялгараад хүмүүст одоо хүрээд таалагдаад ингээ гаргах өрөнд бүтээгдэхүүн гаргаад зах зээлд орохт нэгдүгээрт одоо тодорхой хэмжээний санхүүжилт хэрэгтэй. Тэгэхээр хүмүүст хүрэхэд бол маш сайн чанартай өөрмөц бусдаа шалгарсан бүтээгдэхүүнээ бий болгоод тэрүүгээ зах зээлд нэвтрүүл тодорхой хэмжээний санхүүжилт хэрэгтэй. Нэгдүгээр бүтээгдэхүүний үйлдвэрлэх одоо орчин нөхцөл байр саваа одоо бэлтгэх асуудал байгаа. Тэгээд дараа нь тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэх тоног төхөөрөмж дээр нь одоо хүнснийхээ аюулгүй байдлыг хангах, нөхцлүүдийг хангах тодорхой хэмжээний одоо зардлууд энд шаарддаг. Тэгэхээр энэ нөхцлүүдийг одоо бүрдүүлж байж одоо зах зээл дээр одоо амжилттай гарах одоо юм боломж нь бүрдэнэ. Тэгэхээр нөгөө талаас одоо шинээр одоо тодорхой зах зээл дээр гараад ирээдүйтэй байж болохоор гайгүй сайн ингээд ажиллаад эхэлж байгаа мөртлөө одоо санхүүгийн болон одоо бусад янз бүрийн хүндрэл шалтгаанаас одоо үйлдвэрлэлээ өргөжүүлж чадахгүй одоо болж байгаа тохиолдол маш их байна л да. Тэгэхээр энэ дээр одоо өөрийнхөө компани жишээн дээр одоо аваад үзэхэд бол бид одоо 18 жил одоо өөрийн гэсэн үйлдвэрийн байргүй түрээсийн байранд одоо үйл ажиллагаа явуулж ирсэн. 18 жил. Түрээсийн байранд үйл ажиллагаа явуулах бол маш хэцүү. Одоо байрыг одоо үйлдвэрлэлийнхаа нөхцөлд тааруулаад одоо өөрчилж засварлах одоо боломжгүй өргөдөх боломжгүй дээр нь хизээч одоо түрээслэгч одоо гэрээгээ цуцлж болзошгүй тий иймэрхүү болон маш олон юм хүндрэлүүд байдаг. Тэгэхээр төр засгийн зүгээс уг нь одоо дээр үед гээл да одоо 15 20 жилийн өмнө ч юм 15 жилийн өмнө тодорхой аж үйлдвэрийн паркууд байгуулъя гэдэг ийм төслүүд одоо ингээд яригдж явж байгаа зогссон байгаа. Ийм одоо аж үйлдвэрийн паркуудыг байгуулад тэнд яг одоо хүнсний үйлдвэрлэл ч юм уу жижиг үйлдвэрлэл явуулах орчин нөхцөл дэд бүтцийг бүгдийг хангаж өгчөөд инкубатор байга тэнд одоо яг ийм амжилттай зах зээл дээр гараад эхлээд ингээд явж одоо хөлөө олох гэж явж байгаа компаниудыг тэнд тодорхой хугацаатаагаар байршуулад тодорхой төвшин хөгжөөд ирэх юм бол одоо тэр дэд үтстэй газрыг нь олгоод бодлогоор энэ дээр одоо ийм үйл ажиллагааг болоод төр засгийн зүгээс авч явал одоо маш их хэрэгтэй байгаа. Тэгэхгүй бол яг өөрийн гэсэн ийм байргүйгээр одоо ширээсийг бол нэлээд бууруулсан шүү дээ тийм ээ. Хөл дээрээ босч одоо үйл ажиллагаа явуулж одоо амжилттай явах одоо маш хүнд юм байна. Би даваас өрн шинжээчээс сумаар та саяхан нөгөө банк одоо апдейтийг талаар ярьлаа л та. Тэр зайлш би бол хувьдаа 100% саналагдаж байна. Бид нар ингээд зөвхөн хүнсний аюулгүй байдал дээр ярихад ер нь бол хүмүүс аягийг хөшөмжилдэг. Мэдээж те санаан зовндог асуудлууд бол мэдээж байгаа шүү дээ. Би хувьдаа юу гэж боддгоо гэхээр одоо магадгүй ийм тодорхой хэмжээнд ямар төсөвтэй үлээ, ямар нөхцөл байдал бид нар амьдрдаг үлээ. Өдий зэрэгтэй ингээд явж байгаа нь их юм гэж боддог байхгүй юу? Бас зүгээр. Одоо
Монгол орон даяар штэ бид нар өдөр болгон хүнсийг хэрэгжилж байгаа. Янз бүрийн хүнсийг хэрэгжилж байгаа. Стандарт хэмжил зүйн газраас үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд альва хүнсний бараа бүтээгдэхүүний жижиг таарсан зөвшөөрөгдөх хэмжээнд нь байлгахын тулд одоо хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээ гэх юм уу? Ер нь одоо ойрын хугацааны зорилт юу байна? Мөн та бас зөвлөмж зөвлөгөө өгөх зүйлээ бас хэлээч гэж хүсэж байна л да. За стандартыг боловсруулад батлаад гаргахад олон улстай бол 24-с 48 сар хугацаа зарцуулдаг. Энэ яагаад тэгэхээр судалгаа шинжилгээний асуудлууд айгүй их орж ирдэг байхгүй. Тэгтэл манай монголчуудын сэтгэлгээ ямар өгөхлөөр за би өнөөдөр нэг юм хийх гээд баахан юм оруулаад ирцээд энийг хийх гэж байна. Энийг одоо батлаатахтай маргааш гихч шийдэ одоо бараг л. Тэгэхээр бид нар яаж вэ гэхэл би түрүү хэлсэн бид нар дэлхийн худалдааны байгууллагууд гишүүнээр орчоод олон улсын стандартыг төлхөө хэрэглэнэ гэдэг. Бид нар бизнес эрхлэгчдийг дэмжих ямар үйл ажиллагаа явуулж байгаа гэх юм бол арга зүйн зөвлөгөө өгч байна. Хэрхэн яаж боловсруулах уу, яах вэ гэдэг тал дээр тийм ээ. Тэрнээсээ гадна манай стандартлал техникийн зохицуул тохирлын үнэлгээний итгэмжлийн тухай хууль гэж бий. Энэ дээр нэг зохицуулт байдаг нь хэрэгцээ та хийх гэж байгаа одоо бүтээгдэхүүн юм уу үзүүлэх гэж байгаа үйлчилгээ чинь ингээд Монгол улс стандартгүй болвол олон улс гадаад орны дэвшилтэт стандартыг бүртгүүлээд хэрэгжилжээ. Тодорхой хугацаанд. Тэр хугацаанд та үндэснийхээ стандарт хэрэгжээ. Хаана бүртгүүлнэ гэсэн үг? Манайд бүртгүүлэх байхгүй стандарт хэмжсэн газарт бүртгүүлээд 18 хүртэл сарын хугацаатай өгдөг байхгүй. Яг манай одоо олон улстай 24-с 48 сарын хугацаанд стандартыг боловсруулна гэж байвал манайх бол 9-с 18 сар гэж явдаг юм. Яг тэгэхээр бид нар олон улсынхтай юм дээр тулгуурлаад гаргаж байгаа учраас судалгаа нэрцэнгу хугацаа зарцуулах нь баггүй шүү дээ наацах нь гэхэд. За тийм болохоор бидний 18 хүртэл сарын хугацаанд та энэ одоо юу гэдэг юм би одоо бүх хүмүүс гадагшаа явдаг болчихлоо шүү дээ. Тэнд сурч जैन зүгээр ажиллаж जैन тэндээсээ нэг мэдлэг юм уу нэг одоо юм хийгээ сураад ирнэ. За нэг багш тоног төхөөрөмж авчираад нэг одоо түрээсийн барьж бай ингээд бариад эхлэхэр чинь үйл ажиллагаагаа явуулах гэхээр стандарт авахгүй болчихдог байхгүй. Тэгэх юм бол та тэр гадаад орнодоо сурсан юм а тэнд хийх стандартыг нь болоод ирээд тэрнийг бүртгүүлээд яг тэрнийхээ дагуу үйл ажиллагаа явж тэр хугацаанд давхар үндэснийхээ стандартыг гаргаад явчихлаа гэсэн. Тэгэхээр тэр чинь хүний хөрөнгийг өглөөтөр хадгалуулахгүй болчихж байгаа зү. Бизнесийг дэмжиж байгаа бас нэг хөлбөр юм аа та. Тэглүү яах вэ? Тий. Ийм байдлаар бид нар явж байна. Тэр апдейт хийхийн тухайд бол ер нь бол 5 жил тутамд апдейт хийж явах хэрэгтэй стандартыг. Гэхдээ одоо жишээ нь өнөөдөр 25 он гэдэг чинь 20 онд баталсан энэ болчихжээ гэд зүтгээд хамаа эсвэл 23 онд баталчаад 5 жил нь болоогүй энийг яахгүй гэх асуудал байхгүй. Ингээд техник технологи хурдтай хөгжиж байгаа тохиолдолд апдейтийг шаардлагатай л бол хийгээд явна. Апдейт хийхийг хэн хийх вэ гэх юм бол хэн ч хийж болно сонирхож тал. Стандарт хэмжил зүйн газар стандартыг хийгээд батлаад стандартын газарт одоо нэг 12 3 хүн байдаг шүү дээ. Бүх салбарын дээр 6700 стандарт дээр чинь нэг хүн дээр айгүй олон салбар хариулагддаг. Тийм үү. Тэгэхээр чинь худлаа ахгүй. Яг сонирхож байгаа хүмүүс бол юма хийгээд бид нар тэрнийг нь хилцүүлээд үгүй. Ийм байдлаар бид нар дэмжиж ажиллаа явчихдаг. Хэрэгдэд нээлттэй байдаг бахан тий? Нээлттэй. Тийм байна. Бас одоо нөгөө байгууллагын стандарт гээд бас өөртөө батлаад байдаг шүү дээ. Тэр одоо хүчин тээврээ байгаа юу? Бага. Тий. Ер нь байгууллага бол одоо жишээлбэл нэг шин төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг яг тэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх одоо стандарт Монголд байхгүй бол байгууллага өөртөө яг тэр үйлдвэрлэх процессийнхаа стандартын дагуу олон улсын стандартын дагуу өөртөө боловсруулад батлаад тэгээд тэр стандартын дагуу өөртөө үйлдвэрлэх тэрүүгээ бол стандарт хэмжилтийн газарт өгнө. Тэгээд стандарт хэмжилтийн газараас л тодорхой хугацааны дараа энэ стандартаа одоо улсын стандарт болгож одоо батлуулах хугацаа өгдөг тийм. Яг өнөөдрийн хүчин төгөлдрөг мөрдөж байгаа манай стандарт техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэвчлийн тухай хууль дээр бол үндэсний стандарт, олон улсын стандарт, байгууллагын стандартыг нөгөө стандартын баримтч тооцно гэж байгаа. Байгууллагын үндэсний стандартыг бол стандарт хэмжил зүйн газар албачуулж баталдаг хэдий ч техникийн хороо тэр чинь шийддэг байхгүй. Техникийн хороо гэдэгт нь хэн байна уу гэхлээр төрийн бас байгууллага, хэрэглэгч, ажил олгогч, стандарт хэрэглэгчээс гадна стандарт хэрэглэгч байгууллага гэж байна. Одоо жишээ нь тэр чинь сорилтын лабораторич байж болох нь нөгөө тохирлын үнэлгээний байгууллагууд ч юм уу те ингэ байж болж итгэвчлийн байгууллага гэдэг. За энэ мэтчлийн 7 категорийн хүмүүсээс бүрдсэн
техник орж. Тэр хүмүүс шийдээд зөвшөлтсөлд хүрээд дүгнэлт гаргацсан бол стандартын газрын дарга албачулдаг байхгүй. Тэгтэл байгууллагын стандартыг бол байгууллагын захирал өөрөө баталждаг. Яг өнөөдрийн мөрдөж байгаа хуулиар бол байгууллагын стандарт нь үндэсний стандарт техникийн зохицуулалтыг үзүүлэх шаардлагад нийцсэн байна гэсэн байна. За одоо яг манай хуулийн дээр ингээд шинжилсэн найруулга явж байгаа. Бид нар энэ дээр бүр яг энэ дээр тогтцохоор нөө таны хэлээд байгаа юм чи орж болохгүй байгаа учраас бид нар гадаад орны дэвшилтэд стандарт суйрлаад байгууллагынхаа стандартыг хийж болно гэсэн байдлаар оруулж ирж байна. Бас тийм юутай ач холбогдолтой юм надад. Тийм байна. Ямар ч үсэн хоёр зочиндоо бас юуны төрөв нэвтрүүлэг дуусгаас өмнө манай юу Монгол Молко Монконди гихний гарын бэлэг байгаа. Юу ч гэсэн хүрэлцэн ирсэнд баярлалаа. Би чинь хойно холбогч. Үндэсний үйлдвэрлэгч Монконди байгаа. Тийм үндэсний үйлдвэрлэгч Ари энэ нөгөө тийм. Молкото за яг хоо юу ячаа тий. За ямар ч үсэн нөгөө талтай шиг тий. За тэгээ үндэсний үйлдвэрлэгч Монгол Молко Монконди гэдэг Ари нөгөө юуг нь гаргадаа нэг Молко байгаа шүү дээ. Тийм тест. Тий. Тест байгаа. Тэгээд тий энэний бас стандартын талаар асуумаар байна л да. Ер нь одоо ингээд хүмүүс ч гэсэн хэрэглэгч нар яг ингээд одоо шгшиг мшиг яг юуг нь харах хэрэгтэй байх юм байна. За баярлалаа. Тий. Одоо тэнгуү тэр нөгөө юу байгаа. Би нөгөө яаж үзсэн л дээ кофетэй хольж үзсэн. Далхтаа идэж үзсэн. Энэ бол тань шалгуулъя. Шгшиг нь уншуулъя. Тий. Стандартын дагуу шгшиг байна уу? Ямар Монконди үйлдвэрийг би мэдчихээн л да. Монконди үйлдвэр нөгөө манад анх юугаа чихрийн үйлдвэрлэлийг чинь манайх чи харьцангуй айхтар хөгжөөгүй шүү дээ. Нөгөө социализмын үед байснаас хойш тэгэж олон чихрийн үйлдвэрлэлүүд гарч ирээгүй. Тийм болохоор стандартууд маань жоохон хуучвар байсан байхгүй. Тэгээ эдгээр маань би буруу санааг бол хатуу чихрийн стандартыг Оросын албаны улсын стандартыг бүртгүүлэн эрхлэх гэдэг. Одоо миний түрүүний хэлсэн. Тэрийг хийгээд бүртгүүлээд хэрэглээд явж байгаа юм үйлдвэр байгаа юм. Бас юм шоколад байгаа юм билээ шинээр гаргасан. Та энийг бас хараад өөрөө сарчлаа. Тэгээ энэ хүмүүс манд холбогдд юм уу? Эдгээр гайгүй явчихж байгаа хог. Тэр юуг би энэ дэр ингээд яг нэвтрүүлгийн үн дээр бүгдийг хэлж яхаар миний төрний нэрс стандарт.gov.cg юм гэдэг сайтаас та нар 6648 гэд хийгээд харахад бүх юм нээлттэй бүгдээрээ харагдана. Одоо жишээ нь орц гэж бичсэн байна те. Орц хадгалах нөхцөл хэрэглэх заавар анхааруулга үйлдвэрлэгч хаяг. Тэгээ энэ бол мэдээллүүд нь байна шүү дээ. За хамгийн гол юмнууд одоо бид нар юу яаж байгаа нөгөө шошгон дээр анзаарах юм бол том үйлдвэрүүд дээр маркетингийн алба гэж байдаг байхгүй юу? Нөгөө тийш. Жижиг үйлдвэрүүд бол харьцангуй гайгүй. Маркетингийн алба яадаг гэхээр айгүй том уул ус одоо ингээл дүрс хүмүүсийн юг татах гэж хараад байгаа шүү. Гол нь одоо борлуулалтаа нэмэгдүүлэх гэх. Тэгтэл хамгийн гол юм чинь бол шошгоны мэдээлэл тэр хүнд одоо энэ бүтээгдэхүүнийг танилцуулж байгаа хэрэгтэй байхгүй. Энийг хараад бол би за үнэний сүүл юм байна гэж харна гэхээс дотор нь яг юу агуулгадж байгаа надад хэрэгтэй юм байна уу? Жишээ нь одоо сахар ихтэй хүнд сахарын агуулмж хэр байна уу гэх жишээтэй харахад ёстой л да уг нь хэрэглэгчийн хувьд. Тэгтэл тийм байдгүй нэг тийм алдаа гаргаад байдаг. Тэгээд энэ юугаа шинээр үйлдвэрлэлд эрхэлж байгаа хүмүүст анхааруулж хэлэхэд мэдээллүүд маань ингээд арилах ёсгүй гараар хөлсөөр усаар тий тэгээд тэрнээсээ гадна нөгөө үсгний өнгө цаад суур өнгнөөс ялгаатай хүн сайн харагдах хууц байх хэрэгтэй гэдэг тийм шаардлагуудаа хангасан байхад бас бол гамбат захирлаас асууя л да. За газар шим үйлдвэр ер нь ойрын хугацааны зорилго надад тэр их сонирхолтой. Дээрээс нь нөгөө та нар чи хэдэн нэр төрлийн ороотой вэ? За одоо бид нар нэг 50-аад нэр төрлийн бүтээгдэхүүн одоо үйлдвэрлэж одоо худалдаанд гаргаж байна л да. Тэгээ утгагүй одоо бид шинээр майонез, кетчуп, тэгээ хүүхдийн жимс ногооны нухаш болон одоо паста соус гэдэг нэлээд хэд хэдэн төрлийн бүтээгдэхүүнийг төрлөөрөөс авалгаатаагаар одоо гаргахаар одоо ажиллаж байгаа. Тоног төхөөрөмжүүд маань суурилчихсан одоо жигдрүүлэх савлгааны одоо төхөөрөмжүүдээ одоо жигдрүүлж тохиргоо хийх юм ажлууд явагдаж байгаа. Тэгэхээр 20 одоо энэ жилдээ бол бид одоо нэлээд олон төрлийн шин бүтээгдэхүүнийг одоо хэрэглэгчдэд өргөн барина. Тэрийг бол хэлэхгүй юм тийм. Тэгээд ч би одоо майонез гэх чинь одоо жишээлбэл хамгийн анхны стандарт одоо суур майонез гарч байгаа. Дараа майонез чинь дотроо дахиад жаахан премиум ангиллийн бас нөгөө
одоо калори багтаа бас турын бас хитрхи их одоо калорилог зүйл хэрэглэхгүй гэсэн хүмүүс зориулсан майонез ч юм уу гэх мэт ингээд дараа нь салбарлаад олон төрлийн бүтээгдэхүүн гарна л да. Гэхдээ ер нь бүтээгдэхүүн хөгжүүлэлтийнх нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн тэр бүгдээ гарсан. Одоо яг тоног төгөөмжөө тохируулах, сав баглаа боодлыгаа жигдрүүлэхин асуудал дээр л бид нэр ажиллаж байна. За маш их баярлалаа. За тэгээд үзэгчтэй өнөөдөр бид нэр үндэсний үйлдвэрлэлийн талаар, хүнсний аюулгүй байдлын талаар мэдээж үндэсний үйлдвэрлэлтэй холбоотой зах зээлийн үн ханшны талаар бас ярилцлаа. Тэгээд бидний урилгыг бас хүлээж авсанд үн цэнтэй цагаа зориулсанд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд ер нь бол Entertainment Weekly нэвтрүүлэг маань 7 хоног болгон бидний амьдрал ахуйтай, зайлшгүй холбоотой, магадгүй бидний хоолойд тулсан гэж ярьдаг сенсацтай, тренд болсон хамгийн тулгымцсан асуудлуудыг мэрэгжлийн хүмүүстэй маш олон өнцгөөс бас ярилцаж ирлээ. Тэгээд энэ 12-7 хоногийн хугацаанд бидэнтэй хамт байсан үзэгчдэдээ бас баярлалаа гэж хэлмээр байна. Надтай хамт ихэнх дугаарыг нь хөтлсөн бас Арида бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд энэ дугаар дээр зүгээр энийг хэн сонсох ёстойг мэдэхгүй байна. Гэхдээ би саяхан мэдэж авсан. Энэ нэг лаазтай бүтээгдэхүүн байдаг шүү дээ. Зарим нь ингээд утгаар шахаатчих шиг те ингээд жиргэлээд ингэж байгаа шахацдээ шүү заяа. Тий. Тэгээд хийг нь гаргачихдаг юм байлээ. Тэгээд хин нэгэнд хэрэгтэй мэдээлэл үж магадгүй. Тэгээд дараа улирал хүртэл одоо байнга дараагийн дугаар хүртэл гэж хэлдэг байсан бол дараа улирал хүртэл төрхөн зур баяртай үзэгчтэй бидэнтэй энэ хугацаанд хамт байсан үзэгчтэй бас дахин баярлалаа гэж хэлмээр байна. Энэ бол Entertainment Weekly Season 1 байлаа. Баярлалаа. $14,000 түүнээс дэш